Эвдрүүдийн ивент тэтгэгч, санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк. Хүмүүстээ та бүхэн яг одоо боловсрол үйлчлэлээр 50 сая он шоу нэвтрүүлгийг үзэж байна. Нэвтрүүлгийн оролцогч маань 6 дахь асуултан дээр тулж ирээд байна. Batman, Superman, Hulk. Marvel-ийн одоо баатруудын нэрс. Гэтэл Турк улсад эдний нэртэй нэгнийх нь нэртэй ижилхэн хот байдаг гинэ. Чухам аль нь вэ гэсэн асуултанд хариулж байна. Оролцогч маань Batman, Hulk гэсэн үйлбэр дээр 1 сая төгрөг тавьсан. Superman-ыг нь орхисон юм. Гэтэл Hulk нь биш болж таарлаа. Одоо бидний өмнө Superman, Batman гэсэн үйлбэр байна. За чанган байд юм байна. Оролцогчд маань 1 сая төгрөгтэй үлдсэн. 6 дахь асуултад авч чадлаа. Одоо бид 7 дахь асуултын сэдв рүү орох гэж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчдэр Туркийн Тамек брендийн цэвэр жимсний шүс, санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк, Монголын хамгийн том лоялти хөтөлбөр Candy ажиллаж байгаа үлээ. Бид одоо 7 дахь асуултын сэдвээ сонгох гэж байна. Тамирчин он цаг. За. Тамирчин он цаг нь тэр үгүй. Тоош тэгээд багцаалт шүү дээ. Тамирчин гэвэл хинч ирж болно шүү дээ. За он цаг. Он цагаа. За. Оролцогч маань 7 дахь асуултынхаа сэдвийг он цаг гэсэн сэдвээр сонгосон байна. Дэлгэцэн дээр одоо 3 хариулт гарч ирнэ. 1-р дэлгэц 1928 он. 2-р дэлгэц 1948 он. 3-р дэлгэц 1992 он. Нисээд алгууллаа 92. 48 28 92. Хамгийн сүүлд хэдэн оны өвөл болон зуны олимпийн наадам 1 жил зохион байгуулагдсан бэ? 1928 он, 1948 он, 1992 он. Өвөл зуны олимп 1 жил 92 он. 92 он. 92 оны нөө Барселоны олимп шүү дээ. Өвлийн олимп чинь бол сүүлд гисэн шүү дээ. Тэгсэн үү? Тийм 60 хэд онцлог 50 хэд. Гэхдээ давхартлын гэхээр 60 хэд гэхээр тэгвэл энэ зурж явдаг байсан. Ерөөсөд давхардаж явдаг байсан. Тэгээ саяхнаас зурж явдаг гэсэн 92 мөн. Тийм үү? За 48 бол. 48. 28 бол биш үү те? Сүүлийн яасан. Дээрээс зөрүүлээг үү. Хизээ хамгийн сүүлд зурж эхэлсэн байл гэдэг үү те? 2 жил гэхээр хамгийн сүүлд давхардсан шүү дээ. 92 он хаа. За 92 дээр. Барселоны өвлийн олимпийг сонссон ч. Өөр болсон шүү дээ. Өөр болсон. 1 жил гэх юм. Тэг яг мөн биз 10 9 48 8 Саяхаш санагдав. Хамгийн сүүлд хэдэн онд өвөл зуны олимп давхардаж 1 жил болсон бэ гэсэн асуулт байлаа. 1928 он, 1948 он, 1992 он. 92 он гэдэг дээр 1 сая төгрөг тавьсан байна. Яагаад? 92 он шиг санагдаад байна. Зуных нь Барселонд болсон. Зуных нь Барселонд. Өвлийнх нь хаана болсон юм? Саппоро юм болов. Саппоро ч 98 он. Нагано 98. Нагано үү? 98 гэхээр 94 92. Нагано. Нагано тийм Нагано. 94 он чинь юу? Саппоро Лилихаймер. Сэлбүрэн. Тийм юм болоо. Тэгтээ нөгөө 48 онд тэгж зөрүүлээгүй шиг санагдаад байна. Бүр нэлийн сүүл үед л яасан шиг санагдав. Тийм үү? Тийм. Давхардаж явдаг. Лилихаймер чинь 94 он биз дээ. Тэгэхээр 92 жил завсарлаад өвлийн олимпиад шууд явцсан болж таарж байна. 92 онд таанагтай болоод тийм. Яг давхартлан тэнцээ тэрнээс хойш яасан бэ? Тэгсэн байж магадгүй. 92 онд Австрид ч юм уу хийчээ тэгээ шууд 94 оноос зөрүүлээ явсан байж магадгүй. За. Оролцогч маань 1992 он гэсэн хөлбөр дээр 1 сая төгрөг тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. 48 ч гэж магадгүй. Тэ 48 жил. Тэр 28 48 биш үү? Тийшээ бодож үзсэн үү? 28 бол биш хаа. 48 магадaltaй. Яг мөн бах уу? Мөн баха тий. Саяхан.
28 он бол биш юм байна. За баярлалаа. За нэвтрүүлгийн оролцогчид маань 7 асуулттай амжилттай давж чадлаа. Тэдэнд 1 сая төгрөг үлдсэн байгаа. 50 сая он шоу нэвтрүүлэг маань үндсэндээ 8 асуулттай. Хамгийн сүүлийн 8 дахь асуултан дээр манай хоёр оролцогч Золбоо, Ган Тулга хоёр маань тулж ирээд байна. 8 дугаар асуултан дээр манай хоёр анх орж ирэхдээ зорилго нь бол 4-5 сая төгрөг авна гэж орж ирсэн. Харамсалтай 1 сая төгрөг үлдсэн байна. Гэхдээ оргуугаас дээр тийм ээ 1 сая төгрөг авна үстэй. Гайг асуулт ирсэн. Одоо хичээндэ гэж байна. За оролцогч маань одоо 8 дахь асуултынхаа сэдвийг сонгох гэж байна. За сэдвийг сонгоо. Байгууллага газар зүй. За газар зүй чи. Газар зүй сонгох. Тий. Байгууллага яснаас. Байгууллагаас газар зүйн хэрэглээ. Тий. Байгууллага яах вэ? Манай үний сонирхол газар зүй их сонирхолтой. Тийм болохоор газар зүйг сэрэт. За. За оролцогч маань 8 дахь асуултынхаа сэдвийг газар зүй гэсэн сэдв сонгосон байна. Дэрэгдсэн дээр одоо 2 хариулт гарчирна. Манай оролцогчдод 1 сая төгрөг байгаа. 1-р дэлгэц Африк төв. 2-р дэлгэц Оросын холбооны улс. За асуултыг харъя. Эдгээрийн аль нь том бэ? Африк төв, Оросын холбооны улс. Цаг. Орос ч 20 сая км газар. За. Африк төв ч Гренландаас 10 дахин том. Гренланд ч Монгол. Орос агүй юм. Гренланд Монголоос том байж чаддаг. Гренланд ойролцоох шүү. Канадын дээр байдаг юм шүү. Энэ ойролцоох шүү. Африк төв ч одоо хаагур салж юм байна. Орос ч жижигчсэн шүү дээ. Оросын холбооны улс гэж байна. Тийм тоолох. Тийм. Дэлхийн хамгийн том улс Оросын холбооны. Жижиглээгээд твээс том байлаа гэж твээс том байх. Тэв дээр нь тавих байх гэж Оросыг сонсон юм. Тэвээрээ юу. Тэгж муу санаад бол болсон. За Африкийг тавьчихаа. Одоо Оросоо 6 5 4 3 2 1 За нэвтрүүлгийн оролцогч маань 8 дахь асуултан дээрээ тулж ирсэн. 8 дахь асуулт маань бол газар зүй гэсэн сэдэв байсан. Африк төв, Оросын холбооны улсын газар нутаг аль нь том бэ гэсэн асуулт байлаа. Хоёр оролцогч маань бол Оросын холбооны улс бол томын хувьд том дэлхийн хамгийн том улс. Дээрээс нь бол зөвлөлт холбоот улс задраад бас нэлээд багасчихсан. Африк төв бол арай л том юм шиг санагдаж байна гэж байгаа тий. Гэхдээ асуулт зохиож байгаа хүмүүс Африк төв дээр 50 байх гэж бодоод Оросын холбооны улсанд байгаа баха гэж муу санаадаад ийшээ тавьчтаа. Харин зөв санаасан уу яасан уу одоо харагдах гээд байна да тий. Хүн бол Африк төв гэж бодох уу тий? Ер нь бол Африк төв. Африк төв нь арай том гэж бодох уу тий? Тэгэнгүүт яг нарийн хэмжээнгүүд Орос нь арай том байдаг байж таарад магадгүй. Африк төв чинь нөгөө Гренландын арлаас 10 дахин том гэдэг. Тэгээ Гренланд бол нэг Монголтой ойролцоо гэж тооцохоор Орос ч юм. Гренланд Монголоос хамаагүй том хамаагүй. Хамаагүй том уу? Хамаагүй том. За тэгвэл Африк цаахаа. Юу ярьж? Газрын зураг дээр газрын зураг гаргаад хараарай. Газрын зураг дээр тэгж харагдана. Яг глобус дээр Монгол ч хонь шиг юм байгаа. Глобус дээр харах юм бол Африк төв харин хаагур салж юм гэдэг л юм. Юу гэсэн үг юм? Африк төв газар дундын тэгсэрээ салж шүү. Багцаагаад Суэцийн суугаараа салж. Суэцийн суугаар. Улаан тэгсэрээ тэгээд салж шүү ингээд. Тэгээд цаагуур хатан дэмт зааварна. Өмнө талаараа Орос бол 20 сая км квадрат газар нутагтай гэдэг шүү дээ. Орос гэхдээ жижигэрсэн шүү дээ. Гэхдээ та хоёр тийм Казахстан нөгөө нэг төлөвлөгөөгөөрөө л явчихв тий. Нэг 18 гэж тооцгоо тэгээд Орос. За оролцогчд маань 1 сая төгрөгөө Оросын холбооны улс гэсэн хувилбар дээр тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Нэг дотор төсөөлөд байгаа байхгүй газрын зураг. Орос юм байна Орос.
Боцсон юм. Зүгээр л Африк төв дээрээ тавьдаг л байж тий. Тэгдэг үуч. За оролцогчд маань 8 дахь асуулт хүртэл явж чадсан. Африк төв Оросын холбооны улсын газар нутаг бол Африк төв том юм байна. Харамсалтай нь мөнгө хожиж чадсангүй. 8 дахь асуулт хүртэл явж чадлаа. За. За. Эрхэм үзэгчдээ 50 сая унд шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Одоо энэ удаа 11 сая төгрөг болж байна. Баяр хүргэе.